Facebook группүүдийн постуудыг харуул сүүлийн үед өдрийн цагаар айлын гэр оронд нэвтрэх гэж оролдох хүмүүс ихссэн бол тамаа. Нэгэн постыг харуул 2 юм уу эсвэл бүлэг итгээд айлын хаалгыг тогшоод хэрвээ хүн байх юм бол тог тасарсан их дуудлагаар явж байна. Ус алдаад байна гиншүү гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаан хэлээд байдаг болсон гинэ. Тэгээд цаашаа бас өөр айлын хаалгуудыг нүдэд явдаг гэх. Дурангаараа харсан чинь нүдэж байгаа айлынхаа хаалга цоожийг нодлож байгаа нь харагддаг гэхчлэн нийтдээ тухайн постод нийт 120 гаруй коммент бичсэн байх юм. Үүнээс эцэд өдөртөө байр орон сууцуудаар нэлээд юм болдог болтой юм. Үүнээс гадна найз нөхөд гэр бүлийг нэгэ хаана хинтээ уулзаж учирч яваг байг асууд сурч байхгүй бол бас л элбэг юм сонсогдоод байна шүү. Эмэгтэйчүүдийн баярын өмнөх нь нэгэн бүсгүй хөнөөгөө цогцыг нь мөчлөн шуудаад хийсэн хэрэг гарчээ. Гэмтэтгээд одоогоор уг хэргийг хувийн таарамжгүй харьцаанаас болж үйлцсэн гэж мэдүүлсэн байгаа юм. Нийгэмд айдас хүүц төрүүлэх гэж үүнийг ярьсангүй дэртэтэргүй бухимдалтай байгаа өнөөгийн нийгэмд ийм болцсошгүй аюул хааж тохиолдож болох учраас зориуд сэрэмжлүүлэг болгон оруулж байна. Та бид ялгаагүй эгчдүү отон хүүгээ хаана юу хийж яваг ядаж утсаарч болов асууж байгаарай. Бид нар л хоорондоо холбоотой байх юм бол ямар ч асуудлаас бие биенээ аваад гарчих боломжтой шүү дээ.